Зэмэндийг ирье. За төслүүд одоо хэрэгтэй төслөө гэвэл хэрэгтэй төсөл. Яалтч явахгүй хэрэгтэй төсөл. Тэгтээ өрийн одоо бүртгэлээс гадуур байлгана гэдэг бол аюултай эрсдэлтэй зүйл байгаа юм. Нөгөө талаараа төсөл нь өөрөө эрсдэлтэй байгаа шүү дээ. За Эрдэнэ бүрэнгийн зээлийг надыг сайд байхад 18 онд хөрөнгийн хөсвөрийн шийдэл ингээд явсан. Одоо болтол эхлэв. За энэ нефтийн төсөл бас л би тэр үед одоо тэнд эрчим хүчний шугамын татчих өгөл ингээл төслийн ажил гэл ингэсэн. Одоо болтол 8 жилийн дараа байхгүй. Тэгэхээр энэ хоёр эрсдэл чинь нийлээд маш том хүндрэлийг бас авчирч магадгүй гэдгийг бид нар бодох ёстой. 2014 онд нэг энэ өрийн бүртгэлээс гадуур төмөр зам эрчим хүчийг гаргасан. Тэгээ эцсийн дүндээ арчилсан намыг одоо энэ зээлийн өрөнд унгалаа гэдгээр унагсан байхгүй юу. Тэгэхээр одоо бид нар өөрсдөө ийм амд орчихвээ гэж би бас болгоомжлол байгаа юм. Би яагаад тэгж нэг үйл экспортлын орлого чинь эрс буурч байна. Яг үнэндээ бид нар 15 тэрбум доллар гаднаас экспортоор олж байгаа боловч энэний дийлэнх нь нүүрс өнгөрсөн жил 8 тэрбум нүүрс байсан байхгүй юу. Одоо энэ жил буураад 24 онд 8 тэрбум, 25 онд 5 тэрбум болсон. 3 тэрбумаар буурч. Тэгэнгүүт тэр хүндрэл өнөөдөр төсөв санхүүдээр бий болж эхэлж штэ. Манай экспортын бодит хүчин чадлын өгвөл ерөөсө 3 тэрбум доллар л байгаа байхгүй 15 биш. Бид нэг ноос нолор бүх юм яаж хөдөө аж ахуй мах зах гэж байгаад нэг тэрбумыг олно. Дээр нь нэг алцис гэж байгаад нэг 2-ыг олвол их юм байхгүй. Ингээ үндсэндээ 3 тэрбум яг манай бодит чадал. Тийм учраас тэр 15 харагдаад байгаа хэмжээгээр бид нар ингээд төсвөөд хэлээд төсвийнхээ алдагдлыг нэмээд өр зээлээ аваад явах юм бол нэг өдөр Аргентин болно. Яг тийм болно шүү. Яг гэвэл бодит эдийн засгийн экспортын чадал чинь 3 тэрбум доллар байгаа байхгүй юу? Зүгээр л одоо алцсны үнийн өсөлт, нүүрсний үнийн өсөлт интерес олсон хэдийгэ байнгын юм шиг бодоод байгаа чинь буруу. Өнөөдөр төсвийн алдагдал 1.3 их 80. Энэ чинь 400 сая. Энэ 400 сая доллар чинь бид нар зээлээр санхүүжүүлнэ шүү дээ. Тэгэхээр өнөөдөр төсвийн алдагдлаа зээлээр санхүүжүүлнэ. Хөрөнгө оруулалтаа зээлээр санхүүжүүлнэ. Ингээд явах юм бол энийг төлөвлөх үү? Энийг бид нар маш сайн бодохгүй бол нэг өдөр төлөвлөхө болцсон байж магадгүй. Юун түрүүнд бидний анхаарах юм бол ерөөсөө экспорт байгаа юм аа. Энэ экспортын орлого нутал бид нар валютын нөөц цуцаад төлбөрийн шоконд ороод ингээд бүх юмны үн өсөөд валютын анш өсөөд ингээд явчихна. Тийм учраас импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийн тухай бид нар ярих ёстой. Одоо ингээд нэг төр садаа бол бизнесийг зогсоогоод байгаа юм шиг яриад байгаа юм. Тийм байхгүй. Гол садаа болж байгаа юм чинь санхүү татврын орчин. Одоо хандлага өөрчил. Тэр дэмий 90-ад оны эрхийн юм ярьдгаа бол энэ зээлийн хүү өндөр байгаагаа өөрчил. Зээлийн хүүгээ бид нар бууруулах хэрэгтэй байна шүү дээ. Ийм банкны монопол тогтцсон байхад бид нар яаж бизнес хөгжих юм бэ? Тэгээ хэрвээ экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол тэр нь татврын дэмжлэг үзүүл. Импортын татвар тавьж өг. Тэгэхгүй бол яаж бизнес хөгжих юм бэ? Тийм учраас бид нар өнөөдөр бизнесийг хөгжүүлэх бол хамгийн гол учир шалтгаан төрийн дарамтандаа биш шүү. Энэ бол популяр. Харин гол шалтгаан юу вэ гэвэл төсөв санхүүгийн орчин чинь муу байна. Энийг өөрчлөх хэрэгтэй. За ажлын хэсэг газрын тос боловсруулах үйлдвэр энэ удаашралтай байгаа талаар асууж байна. Хариуллыг 3 дугаар микрофон. За сайн байна уу? Даван сөрөн гишүүний асуултанд хариулъя. Газрын тос боловсруулах үйлдвэр цоо шинээр дэд бүтц үйлдвэрээ түүхий тос дамжуулах хоолой бүгдийн цогцоор барьж байгуулж байгаа. Энэ одоо үйлдвэрийн төсөл маань яг олон улсад томоохон төслүүд хэрэгждэг дистаралын дагуу явагдаж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл боловсруулсны үндсэн дээр төр засгаас энэ үйлдвэрийг барих нь нийгмийн эдийн засагт үр ашигтай гэсэн шийдвэр гараад 2019 оноос эхэлж бид нэр инженерчлийн ажлыг эхлүүлсэн. За инженерчлийн ажил нь одоо байгууллагч тус бүрт өөр цаг хугацаа төгсөл шаардж байгаа учраас 4 хэсэгт хэрэгжүүлж эхний хэсгийг
хэсэг нь харьцангуй бага төвөгшөлтэйсэн 2024 онд ашиглалтанд хүлээж авсан 2-3 дугаар багцаас эхэлж үндсэн технологийн байгууламжууд эхэлж байгаа. Одоогийн байдлаар төслөө бид бол хэрэгжүүлэгчийн хувьд амжилттай хэрэгжүүлж байгаа гэж бодож байгаа. Одоо наривчлсан инженерийн зураг төслийн ажил дуусч тоног төхөөрөмжүүд гадаадд үйлдвэрлэгдэн тээвэрлэгдэж үйлдвэрийн талбай дээрээ барилга угсралтын ажил бол явагдаж байгаа. За гишүүний одоо санааж зовж байгааг ойлгож байна. Энэ үйлдвэр бол бүрэн хүчин чадлаараа буюу 1.5 сая тонн түүхий тос боловсруулах үед одоо 2025 оны байдлаар тооцож үзэхэд 5.5 их найд төгрөгийн борлуулалтын орлоготой. Үүнээс одоо зээлээр санхүүжиж байгаа одоо энэ тгийн газрын тосны үйлдвэрийг одоо санхүүжүүлж байгаа нэг хөнгөлөлттэй урт хугацааны зээл, за мөн Эрдэнэс 5-7-ыг санхүүжиж байгаа түүхий тос дамжуулах хоолой зэрэг энэ зээлүүдээ иргэн төсний дараа татварыг 25%-аар одоо улсын төсөв төвлөрүүлэхэд үлдэгдэл нь 300 орчим тэрбум төгрөг бол үлдэхээр байгаа. За баярлалаа. За, зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Банзрагчийн төвшин Эрдэнэлгийн одоо 2 нарын урилгаар Завхан аймгийн Тэлмэн сумын ахмадууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Ахмадууд та бүхэндээ өнгөрсөн цаг хугацаанд Монгол улсынхаа тусгаар тогтнол хөгжил дэвшил бүтээн байгуулалтын төлөөс хийж бүтээснийг Монголын одоо дунд үеийн залуучууд манаас үргэлж одоо дурсан сандаг шүү. Та бүхнийхээ ажилтны амжилт амьдралд нэрвүүлэх сайн сайхан бүхнийг улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсээрээ. Манай тойргийн гишүүд байна. Манай од баяр гишүүн бас хамт явж байгаа юм байна. За Цэрэнпилийн даваасран гишүүн. Асуултанд хариул. Юу нэмэлт асууя. Ашиглаагүй зээлийн үлдэгдэлтэй хүү төлдөг гэж үнэн үү? Энийг нэг тодруулъя. Нефтийн үйлдвэр чухал нь үнэ. Яг л бид нар өнөөдөр хүнс хувцсандаа тэрбум доллар зарцуулдаг мөртөө хүндээ машиныхаа хоолнд 2 тэрбум доллар зарцуулж байгаа чи өөрөө буруу байхгүй юу? Өөрөө хэрэглээ нь өөрөө буруу болцсон байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар энэ нэг хандлагуудаа өөрчилж явахгүй л ерөөсө болохгүй болчиход байна. Татварын аргаар зохицуулж энэ машины импортын асуудал энэ төр шийдэхгүй бол хүнээсээ илүү хоол иддэг машинтай улс ороо хаана үт юм бэ? Тэгээ энэ минийг хэдүүлээ зохицуулаад явъя. Тэгээд нефтийн үйлдвэрийнхээ энэ юун дээр нэлээд анхааралтай хандаж ингэж явахгүй бол ер нь байна шүү дээ. Экспорт импортыг чиглэл дэмжих тийм банк л хэрэгтэй. Тэрнээс биш энэ төсвөөс гадуур өргөө бүртгүүлгүй болох асуудал бол байж болохгүй. Хариулт авъя. За, ажлын хэсэг хариулъя. 3 дугаар микрофон. Сангийн хамтлагаа гишүүний асуултанд хариулъя. Ашиглагдаагүй зээлийн үлдэгдэл дээр бол хүү төлөхгүй байгаа. Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны төлбөр гэдэг өөр төлбөр төлж байгаа. За энэний хувьд бол 2026 онд 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан төлбөр төлнө. 2027 онд 51 тэрбум төгрөг төлөхөөр ийм тооцоотой байна. За гүйцээгээд хариулъя. Хариултаа жоохон тодорхой хариулъя. Жоохон чанга тод хариулъя. Ашиглагдаагүй зээлийн үлдэгдэл дээр бол хүү төлөхгүй байгаа. Энэ дээр бол хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны төлбөр гэдэг өөр тусдаа төлбөр төлж байгаа. За энэ болохоор олон улсын банк санхүүгийн байгууллага Монгол улс зориулаад яг энэ нөөцийг одоо ингээ хадгалж байгаа гэдэг дээр бид нар бол ашиглахгүй байвал энэ дээр бол төлбөр төлдөг. За 26 оны хувьд бол энэ төлбөрийн хэмжээ бол 60 тэрбум байгаа. 27 он 51 тэрбум байна. За даваасран гишүүн тодруулж асууя. 60 тэрбум гэж одоо их л мөнгө л дөө. Цалин тэтгэврээ бас өөрхөн хэмжээг нэмчихэл мөнгө. Тэр одоо энэ зээлээ яаж төлөх үү гэдэг юмд хэдүүлээ анхаарахгүй болохгүй нэ. Бидний экспортын орлого олох юм гэж ерөөсө хөдөө аж ахуйн салбар л байна. Органик хүнс. Энэ чиглэл рүү анхаармаар байна. Нүүрснээс гадна. Нөгөө нэг юм нь уулуурхан бүтээгдэхүүнээ дахин боловсруулж гаргадаг болмоор байна. Тэгвэл арай өртөг нэмэгдэн, балиут нэмэгдэн. Өөрөөр бид нар нэг юм гаднаас олж чадахгүй дээ. Аялал жуулчдаар сүртэй юм олохгүй. Манайхаас сайхан байгальтай тэгээд дид үс татцсан орнууд зөндөө байна шүү дээ. Тийм учраас энэ хөдөө аж ахуйн органик хүнсний үйлдвэрлэл тэгээд уулуурхан бүтээгдэхүүнээ дахин боловсруулах санхүү банкны зээлийнхээ орчныг өөрчлөё. Энэ дээр л хэдүүлээ анхаарай. Энэ хүүг бууруулахад анхаараа. Тэр төрийн дарамтаас илүү энэ рүү анхаар. Энэ хүү чинь өөрөө зүгээр монопол шулж штэ энэ банкуд чинь. Хин яаж бизнес эрхлэх юм бэ? Бүгд өртөө зээлтэй. Тэр энийг хэдүүлээ шийдмээр байгаа юм.
За үг гэлээ. Ажлын анхааралтай авъя. Дүгрийн иргэдэл гишүүн асуултаа асууя.